видео үзүүлж байна. Алдартай эмэгтэйчүүдийн хэлсэн шилдэг ишлэлүүд. Амжилтанд хүрэхийн тулд багагүй хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэдгийг хүн бүр мэднэ. Хүчин чармайлт гаргахаас гадна өөрийн гэсэн үзэл бодол баримталдаг зарчим танд заавал хэрэгтэй. Харин эдгээр алдартай бүсгүйчүүд сэтгэлийн хаттай өөрийн үзэл баримтлалд үнэнч өгөөмөр сайхан сэтгэлтэй бүсгүйчүүд бөгөөд бидэнд тэднээс суралцах зүйл нэлээд байгаа бололтой. 1. Jane Austen. Бусдын дүгнэлтийг битгий тоо. Pride and Prejudice зохиолын хэвлэлийн байгууллагын анх хэвлэхээс татгалзаж байжээ. Sense and Sensibility ном гарсны дараа Pride and Prejudice ном хэвлэлтэнд орохоор болсон байна. Тэрээр өөрийн энэ номоо хайртай хүүхдүүдэд хэмээн боддог байжээ. Харин дараа нь уг ном BBC-гийн танилцуулснаар шилдэг 200 номд багтсан байна. Хүмүүсийг надтай ийдэг харьц гэж би гуйхгүй, завгүй ажил минь тэдэнд таалагдах ёстой гэсэн бодлоос авардаг. 2. Мария Склодовская Кюри. Хиймч, физикч, Нобелийн 2 удаагийн шагналтан. Үл мэдэгдэх зүйлээс бүү харин судал. Мария Склодовская Кюритэй танилцсанаас өмнө металлын соромзон чанарыг судалж байжээ. Харин дараа нь гэр бүлийн хосууд сонирхолтой эмэгтэй байсан учраас 4 жилийн дотор 8 тонн уранитыг боловсруулсан байна. Ийхүү туршилт их лаборатори байгаагүй учраас тэд эхлээд сургуулийн агуулгад дараа нь агуулга дотор туршилт явуулдаг байжээ. Ингээд 1898 онд гэр бүлийн хосууд радиум болон полоник нээж илрүүлжээ. Склодовская Кюри цацрагийн судалгаа хийхийн тулд бүхий л амьдралаа зарцуулсан байна. Тэрээр одоо хүртэл Нобелийн шагналыг 2 удаа хүртсэн анхны эмэгтэй хэвээр байсаар байна. Амьдралд айх зүйл гэж байхгүй, харин ойлгох хэрэгтэй зүйл гэж бий. 3. Агата Кристи, зохиолч. Өдөр тутмын амьдралаас ч таашаалыг мэдэрч болно. Агата Кристи 60 гаруй декатив зохиол бичсэн. Тэрээр найз нөхдөдөө уулзах, гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлж байхдаа ч зохиолынхаа санааг бодож олж чаддаг байсан гинэ. Ингээд зохиолоо бичиж эхлэхэд зохиол нь эхнээсээ дуустлаа бэлэн байдаг ажээ. Хэрвээ түүний толгойд зохиолын санаа орж ирвэл тэрээр ямар ч үед тэмдэглэлийн дэвтэр дээр буулгаж авдаг байсан гинэ. Аяг угааж байх үедээ хүртэл би зохиолынхаа санааг болдог. Аяг угаах гэдэг том утгартай ажил учраас аргагүй эрхэнд алалгын талаар бодох хэрэг гардаг гинэ. 4. Айн Рэнд. Зохиолч, философийн объективизмыг үүсгэн байгуулагч. Хувийн аз жаргалынхаа талаар мартах хэрэггүй. Тодорхой хэмжээнд амиа хичээх нь тийм ч муу зүйл биш юм. Айн Рэнд хувь хүний үзэл баримтлалын философийг гаргаж ирсэн бөгөөд энэ нь хожим объективизм хэмээх нэртэй болжээ. Энэхүү санааны гол учир нь хүн бүр өөрийнхөө аз жаргалын төлөө тэмүүлэх хэрэгтэй гэсэн агуулгатай юм а. Хэдийгээр философчид түүний энэ санааг дэмждэггүй ч хувь хүмүүс ихээр дэмждэг гинэ. Би чамд хайртай гэсэн өгүүлбэрийг хэлэхийн тулд би гэдэг үгийг хэлж чаддаг байх шаардлагатай. 5. Тереза их. Нобелийн шагналтан католикийн сүмийн гигантэн. Үндэс угсаа шашин шүтэлгээс үл хамааран хүн бүр тусламж авах хүртэх эрхтэй. Өөрийн амьдралыг Тереза их ядуучуудад тусдаж өнгөрүүлсэн. Энэтхэгийн Калькуттагийн ядуусын хорооллын хүмүүст тэрээр хоол өгч настай хүмүүсийг асарч байсан. Тереза их энэтхэгт хамгийн анх уян өвчин туссан хүмүүсийг тусгаарлан эмчлэх эмнэлгийг байгуулж үнчин олон хаягдсан хүүхдүүдийн асрамжийн газар нээж ажилгүй иргэдэд зориулан ажлын байр гаргаж өндөр наснуудын асрамжийн газрыг нээсэн байна. Тэрээр Ливанд байрлах Палестины дөрвөсөд Ипопийн иргэд газар хөдлөлтөөс болж хохирсон Гватамил болгон Армени иргэдэд туслаж байжээ. Мөн Чернобылийн дэлбэрэлтийн дараа Оросын холбооны улсад хүртэл очсон байна. Ингээд түүнийг эмрэнгүй сайхан сэтгэлтэй тус чимэгтэй гэдгийг тодорхойлохын тулд ихээхэн ашиглах болжээ. Бидэнд тесрэх бөмбөг, зэвсэг хэрэггүй, уур уцаарыг ялан дийлэхийн тулд хайр, инрэл, ойлголцол хэрэгтэй. Хайраар хийсэн хөдөлмөр нь бүгд дэлхийн сайн сайхны төлөө зориулагдсан болно. 6. Маргарет Тэтчер. Их Британий ерөнхий сайд асан. Зөв гэж бодож байгаа зүйлийнхээ төлөө тэмцсэн. Тэтчерийг төмөр эмэгтэй гэдгээр нь хүн бүхэн мэднэ. Тэрээр хүн төрөлхтний хэрэгжүүлдэггүй байсан олон төрлийн шинжилтийг гаргасан.
Маргарет улсын эдийн засгийн зарим хэсгийг хувийн байгууллагад шилжүүлж, жижиг бизнесийг хөгжүүлэхийг дэмжиж, төлбөртэй сургууль болон эмнэлгийн үйлчилгээг дэмжих болсон. Хэдийгээр тэрээр чанга хатуу эмэгтэйч түүний ачаар улсын эдийн засаг тогтворчиж, инфляцийн түвшин болон ажилгүйдлийн түвшин буурсан байна. Миний хувьд зөвшөлтсөл гэдэг нь өөрийн итгэл үнэмшил, үнэт зүйл, стратегийг үгүйсгэх үйл явц юм. Энэ бол хэний ч итгэдэггүй, хэний ч мархдаггүй зүйл. 7. Майя Плесецкая, балетчин. Хэрвээ агуу хүн болохыг хүсэж байвал чамаас шаардаж байгаагаас илүү хийх хэрэгтэй. Хэдийгээр балетийн урлагт тэрээр том амжилт гаргасан ч үргэлж өөрийгөө шүүмжилж байсан. Хэрвээ тэрээр бага зэрэг хожимдож балетаар хичээлэх болсон бол түүнийг балетанд хүлээж авахгүй байх ч. Үүнээс гадна Плесецкая төрөл бүрийн туршилтаас айдаггүй байсан бөгөөд гайхалтай гүйцэтгэл болон шилдэг уран үзүүлбэрээрээ бусдаас ялгардаг. Би зөвхөн үзэгчдийн төлөө бүжиглэж байсан. Тайзнаас буугаад би нэг ч удаа бүжиглээгүй. Яагаад ч юм бүжиглэх бодол миний толгойд огт ирж байгаагүй. 8. Хоёрдугаар Элизабет, Их Британий хатаг хаан. Үргэлж хэн нэгэнд туслана гэж хүлээх хэрэггүй, харин төвчээртэй байж олон зүйлийг сурах хэрэгтэй. Тэрээр хатан хааны ширээнд залрах ёсгүй байжээ. 1936 онд түүний амьдралд томоохон өөрчлөлт гарч өг эцэг 5 дахь Жорж хаан нас эцэслэв. Элизабет өвөөтэйгөө маш татна өсчээ. Өг эцэг нь нас барсны дараа хаан ширээ эзгүүрч түүний авга 8 дахь Эдвард хаан ширээнд заларчээ. Гэвч Эдвард хаан Валли Симпсон хэмээх Америк бүсгүйд сэтгэл алдарснаас хаан ширээг эсвэл хайр дурлалаа сонгох хүндгэн тавилантай тулгарсан ч тэрээр хувийн амьдралаа сонгож хаан ширээг Элизабетийн эцэг 6 дахь Жорж хаанд шилжүүлжээ. 1952 онд түүний эцэг 6 дахь Жорж хаан таалалд өгсөж тэрээр албан ёсоор хатан хаан болсонд төвхтэй. Энэ үеэс л төвчээртэй төсвөртэй байх шаардлагатай тулгарсан. Дэлхий бол оршин тогтнох хамгийн сайхан газар биш. Гэхдээ хизээ нэгэн өдөр эцэг их таныг орхих бөгөөд хожим нь хинч таныг хамгаалж чадахгүй. Өөрийнхөө үнэт зүйлийн төлөө өөрөө тэмцэх хэрэгтэй хэмээсэн байна. 9. Audrey Hepburn, жүжигчин. Хэрвээ чи бусад хүмүүстэй ижил биш бол тэднийг өөрийнхөө удирдлагын доор оруулах. 20 дугаар зууны хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн тоонд тэрээр зөв ёсоор багтаж байсан ч өөрийгөө царай муутай хэмээн үзэж байжээ. Түүнийг урлагт хүл тавьж байх үед маглах бүсгүйчүүдийн 90 үе эхлэж байсан байна. Тиймээс тэрээр Сиро шүний клубт тоглолт үзүүлж байхдаа бүхний даруулганыхаа доор аймс хийдэг байжээ. Хэдийгээр тэр жижигхэн туранхай биетэй байсан ч алдартай жүжигчин болж чадсан байна. Одри урлагийн ертөнцид туранхай эмэгтэйчүүдийн 90 үеийг эхлүүлсэн гэхэд болно. Би Софи Лорен болон Жина Лола Брижит шиг галбиртай биш. Гэхдээ секси харагдах гэдэг нь зөвхөн биеийн хэмжээ биш шүү дээ. Би модноос алим түгээд л секси харагдаж чадна гэжээ. 10. Мишель Обама, өмгөөлөгч, Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч, Асны гэргий. Ерөнхийлөгчийн эхнэр байсан ч өөрийн хөрөө байв. Мишель Обама нөхрөөсөө тутгааргүй нэр хүндтэй бөгөөд тэрээр 68% эерэг саналтай цагаан ордонд орж 68%-тай цагаан ордноос явсан тэр мадагтай. Мишель өөртөө итгэлтэй байдал нээлттэй энгийн байдлаараа олонний анхаарлыг татаж ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүртсэн. Тэрүүн хатагтай нэрээр тэр 25 мууда хошин нэвтрүүлгэд оролцож цагаан ордны өмнө тариалангийн талбай хийж Америкийн асуудлын талаар сэтгэл хөдлөлгүйгээр өөрийгөө илэрхийлж чаддаг. Чамайг доош нь татах хүмүүстэй хамт байх хэрэггүй, үргэлж өөрийг чинь дэмжиж байх хүмүүстэй цагаан өнгөрүүл. Танд энэ бичлэг таалагдсан бол лайк дарж, манай саг видео чаналыг subscribe хийж, шинэ бичлэгүүдийг цаг алдалгүй хүлээн аваарай.